За оюут толгойн гэрээтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед манай сэтгүүлч эрдэмтэн судлаач Уулуурхаан сайд асуух хурц байгаас оюут толгойн гэрээний талаар санал бодлыг сонссон байна. Харин тэрээр бидний яриад байгаа оюут толгойн гэрээг олон улсын гэрээ конвенцийн наад захын шаардлагыг хангаагүй, за хэл бичгийн хувьд туйлын болох агуулгын хувьд сайнаар ярих зүйл тусгагдаагүй гэрээ болсон гэх дүгнэлтийг өгсөн байна. Орон төргийн үзэгчтэй цагийн дах мэдээллийн хөтөлбөр тодруулга болонгаар үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрч байна. Манай өнөөдрийн тодруулгын зочин эрдэмтэн судлаач хурцгаа байх болно. Бид хурцгаатай оюут толгойн гэрээтэй холбоотой асуудлаар ярилцах болно. Ер нь оюут толгойн гэрээ сүүлийн үед олонний анхаарлын төвд байна. Улс төрчдийн ч төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байна. Улс төрчдөөс нэг хэсэг нь Монгол улсад ашигтай гэрээ болсон гэж тайлбарлаж байхад нөгөө тал нь Монгол улсад ямар ч юм ашиггүй гэрээ боллоо гэж байна. Энэ үүнийг яг эрдэмтэн судлаач хүнийхээ хувьд та хэрхэн яаж харж байна? Ашигтай ашиггүй хоёрыг чинь нэг техник эдийн засгийн үндсэл гэдэг зүйлээр л хамгаалж батлуулдаг л та. Тэгээд тэр техник эдийн засгийн үндсэл нь засвартай манай мэрэгжлийн хомс хүлээж авсан. Тэгээд засвартай техник эдийн засгийн үндсэл гэдэг чинь техник эдийн засгийн үндсэл биш л байхгүй юу. Өөрөөр хэлбэл засвараа хийгээгүй техник эдийн засгийн үндслээр бид гэрээгээ хийсэн байхгүй. Тэгэхээр бидний анхны одоо суур эдийн засгийн материал маань баталгаагүй л байхгүй. Тэгээ нэгэнт баталгаагүй юм дээр баталгаатай хариулт авч болохгүй шүү, тийм ээ. Тэгээ ихэнх тийм баталгаагүй худлаа тоон дээр ярьж байгаа учраас бусад юмуд нь бүгд адилхан цаашаага тэрнээсээ дагж гарна. Жохом яг гэрээг одоо та хэд ингэж хар Монгол улсын засгийн газар болон за тэгээд энэ гурван компани нэр зурдаад хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ гэж. Тэгээд сайн боддоо та нар өөрснөө одоо үзэгчд жилгаагүй та нар жилгаагүй боддоо юу хэлэх вэ нэг. Юуны хөрөнгө оруулалтын гэрээ. Энд хуучин эрдэнтийн овоог ашиглан эрдэнэт үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ гэд тгээ хийдэг байсан урт. Өнөөдөр энэ хөрөнгө оруулалтын гэрээ гарчиг байхгүй учраас жохом юуны тухай юм. За ингээд цааш нь явахлаар хүн хэлнэ л дээ. Энэ чинь оюут толгой төслийн тухай гэж. Хаавын тэр төсөл чинь гар дээр тавьчих эхлээд төслөө. Эсвэл оюут толгойн ордыг ашиглах тухай хөрөнгө оруулалтын гэрээ юм бэл тэрнийхээ хэлж. Гэхдээ гачгаа зөв ийм гэрээг чинь бед яаж одоо ойлгох нэгдүгээр. Хоёрдугаар хэл бичгийн хувьд бол туйлын болох. Ягаад гэвэл эн чинь ерөөсөө ойлгомжгүй дээ. Монгол улсын засгийн газар болон сүрэн дамдан болон гэсэг хүмүүс гэж бичдэг үедээ. Тэгэхээр эн чинь одоо хондоо энэ гурван компани чинь Монголын засгийн газрын юм уу? Юуных юм бэ? Энэ мэтлэнгээс эхлээл ерөөсөө энэ гэрээвэл гарчигнаас эхлээ цаашаага явах тусмаа бүх юм нь болохгүй. Тэгээд энэ гэрээг зүгээр нэг одоо хондоо нэг зүгээр нэг жирийн судлаач аваад судлахад бол маш хэцүү. Ягаад гэвэл одоо нэг өгүүлбэр дээр нь болно гэж бичсэн мөртлөө нөгөө өгүүлбэр дээр нь болохгүй гэж бичсэн байдаг. За тэгээд тэр нь хувь нийлүүлэгчийн гэрээ энэ хөрөнгө оруулалтын гэрээ гэж хоёр гэрээ байна. Нэгдүгээр хувь нийлүүлэгчийн гэрээ л байгуулсан бол тэр гэрээнд заасан тэр хувь нийлүүлэгчийн гэрээнд заасан энэ засгийн газрын эрх мэдлийн асуудлыг тэнд зөндөө бичсэн байгаа байхгүй. Тэгээ Монголын засгийн газрын өмнөөс нэг компани дуурайж байж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр хоёрдугаар олон улсын хэв хэмжээний баримт бичигт гэрээний авсралт гэрээ гэж байдаг л. Нэг үл протокол байж болно. Нэг үл тодтогсон нууц захидал байж болно. Гэрээнийхэн зүйлэнгийг тодруулсан. Энэ гэрээний авсралт гэрээ гэхлээр нэгдүгээр хоёрдугаар энэ үл чадамжгүй гэрээ байхгүй. Энэ гэрээний өөрөө чадамжгүй гэрээний авсралт чадамжгүй. Ийм л юм байна. Тэгэхээр ашигын тухай ярих арга байхгүй. Тэр 71 29 центрэгээ тийм гач юм уу тэгвэл тооцоогоо авъя тэр. Юунаас нь би 71-ийг олох гэдэг вэ? Ашиг. Над бичээд л тэрнийхээ. Гач энэ юмнаас төд, энэ юмнаас төд, энэ юмнаас төд гэж яруу тол хэлээд. Тийм юм нь ямар ч баримт бичигт байхгүй. Нэгэнт байхгүй юм. Тэгэхээр юуны өмнө одоо энэ гэрээг чадамжтай ч гэдэг юм уу, эрхцэн чадамжтай яг гэрээ гэдэг ийм үндсэн агуулгад нь оруулахын тулд юу хийх вэ? Ажлын гаргаад
Ер нь засгийн газраас сүүлийн үед гадны хүнд мөнгө өгөөд юм хийлгээд байж чадахгүй. Өөрсдийнхөө олон сайхан эрдэмтэд, эдийн засагчид, одоо хуульчид гэрээ эрхийн усуу зөндөө байна. Энийг оролцуулсангүй. Энэ гэрээг байгуулахад манай улсын засгийн газрын нэрийн өмнөөс гарч байгаа бол гадаад яамны хууль эрх зүйн хэлцээнд танилцсан хийх ёстой байсан. Энэ гэрээ хийхин тулд манай бусад яам газрууд бүгд энд оролцох ёстой байсан. Тэгээд засгийн газар яамдуудынхаа саналын үндсэн дээр тулгуурлаж хийх ёстой. Нэгдүгээр. Хоёрдугаар нэг хөл гарын өсөг зурах ёстой. Тэрнээсээр 3 хүн гарын өсөг зурж одоохондоо энэ гэрээнийхэн цаашаа уншаа явахлаар сайдад явуулсан бичиг нь сайдад гэж хаягдсан өдрөөс эхлээд бүтэн төгөлдөр байна гэх. Зөвлөл тэр мэдчилэнгийн мод бичсэн байгаа л. Тэгээд тэр чинь өгсгөө эхлээд аль сайд нь явуулвал сайд болох юм. 3 сайдыг. Тэгээд энэ мэдчилэнгээс эхлээд ерөөсөө дандаа ойлгохдохгүй ойлгохдохгүй. Тийм учраас энэ гэрээн дээр яаж энийг энэ бид гадны хөрөнгө оруулалтыг эсэргүүцээ сууж байгаа биш ээ. Гадны хөрөнгө оруулалтыг татахгүйгээр Монгол улс хөгжихгүй ээ. Бидний хүсэлт юу гэхлээр шудраг байя. Ашгаан тэнцвүү хуваая, ойролцоо хуваая. Тэр үндсэн дээр хоёр талдаа ашигтай гэрээ хийя гэж. Тэгэлэр одоо эдийн засгийн алуурчны золиосууд гэдэг номыг та бүхэн авч байгаа. Уншил байх. Тэрэн дээр маш тодорхой бичсэн байгаа. Яаж гадны энэ транснациональны корпорациуд улс орныг өрөнд оруулаад өрсөн тавьсан өрнөөсөө хэзээж болж чадахгүй тий хэмжээнд болгоод явдгийг арга замуудыг бүгдийг Стивен Хайт гэдэг Америкийн эрдэмтэн бичсэн байгаа. Тэрний зөвхөн тэр хайрцагсан 4 зүйлийг авчихад тэгээд л ингээл харахад маш тодорхой. Энэ гэрээ яг тэрний үйл санаандаар хийгдсэн гэрээ. Тэгэхээр бид чинь энэ гэрээ байгуулснаас хойш өрөнд ороод л байна уу гэхээс биш юм олж явах юм байхгүй хөөе тамина. Ашиг гэж манайд оногдохгүй. Одоохондоо 90 онд энэ уурхай ашиглаад анхныхаа бүтээгдэхүүнийг гаргана. Бидэнд өгөхгүй. Юу ч өгөхгүй дэвшиг. Гүнж ашигтай ашиггүй тэгэхээр. Тийм л гэрээ шүү дээ. Тэгэхээр тэр гэрээний тухай асуудал дээр бол одоо энийг тодруулаад сайхан хийя гэвэл өөрийнхөө мэрэгчлийн улсуудыг суулгаад одоо ажлын хэсэгт тодорхой удирдлага эрх хэмжээ өгөөд юмуудыг хийлгээд тэгээд улсын их хурл нэрээ үнэхээр ямар гэрээ байх ёстой вэ? Одоо ямар болчихов? Одоогийн мөрж байгаа гэрээ нэмгээд бүх талын анализуудыг бүгдийг хийгээд тавьчих болно.